За нэгдсэн үндэсний байгууллагын аж үйлдвэрийн байгууллага Европын холбооны санхүүжилтээр хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэр яам нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтраад мах сүүний мөрдөгдөх хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба олон улсын стандартууд сэдвээр сургалт зохион байгууллаа. Энэ сургалтанд мал эмнэлгийн ерхий газар, Монголын махны холбоо, Монголын хүнсчтэй холбооны төлөөлөл, мөн нийслэлийн засаг даргын тамгын газраас ирж хүмүүс оролцсон юм а. Мал амтны эрүүл мэндийн хууль батлагдаад гэсэнтэй холбоотойгоор тэрэн дээр байгаа бас хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэл бас манай дээр ирж байна. Энийх нь том хэсэг нь бол мал эмнэлгийн цахим гэрчлэгийн систем байна. За олон улсын стандартуудыг хасап системийг нэвтрүүлээгээд ингэхтэйгийн зэрэг бидэнд өмнө тулгарч ирсэн том бэрхшээл бол түгээдийн баталгаажуулах асуудал байсан. Өөрөөр хэлбэл малаа баталгаажуулах. Энэ мал нь баталгаажуулах маш төвөгтэй байсан. Одоо бид энийг нэг талаас шийдчихэж байгаа. Ингээд шийдэж явж байгаа учраас одоо үйлдвэр дээрээ нөгөө олон улсынхаа стандартыг яг хэрэгжүүлэх заашгүй шаардлага болж байгаа. Энд мал эмнэлэг өөрөө ямар оролцоотой орд юм бэ? Мал амтны эрүүл мэндийн хуулиар бол мал төхөөрөхийн өмнөх болон дараах үйлчлэгийг мал эмнэлгийн улсын байцаагч хийнэ заагаад өгсөн. Дээр нь саяхан бид үйлдвэрт мал хүлээж авах, төхөөрөхийн өмнөх үзлэг хийх, дараах үзлэг хийх, мөн баталгаажуулах гэсэн ийм стандарт ажиллагааны зааврыг ерөнхий хэмжээ тушаалаар баталсан. Би аж үйлдвэр хөгжлийн байгууллагын хувьд бол энэ олон улсын хүнсний аюулгүй байдлын мэргэжилтнийг бас 20 хоногийн хугацаатаар Монголд урьж авчираад энэ хооронд Баян үлгийн Ховд аймагуудад очиж махны болон сүүний үйлдвэрүүдэд газар дээр нь үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх ажлуудыг хэрэгжүүлсэн. За Улаанбаатар хот орчимд мах сүүний үйлдвэрүүдээр ялангуяа одоо махны чиглэлээр бол нэдэлгааны цехүүд, за мөн бэлэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд очиж бас мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгсөн байгаа. Үйлдвэрт олон улсын стандартыг хэрхэн мөрдөхийг бодит байдал дээр үзүүлж байна. За манай улс жилдээ 20 сая орчим малын махыг бэлтгэдэг. Үүний 10 орчим хувийг л үйлдвэрийн аргаар гаргаж ихэнх тохиолдолд гар аргаар болж байна. Энэ махны гарал үүсэл эрүүл мэнд, малын түүхий эдийн бэлтгэлийн гологдол гээд олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Тиймээс олон улсын стандартын дагуу махаа бэлтгэх шаардлага манай улсад тулгарч байгаа юм а. Сая та эдгээр нэг санамж бөглөөл үү? Яг тэр санамжийг бол үйлдвэрүүд бүгд нэвтрүүлэх хэрэгтэй. Тэр хүн хаанаас ирсэн? Магадгүй тэр малтай өвчтэй малтай харилцаж ороод ирсэн байхыг үүсэхгүй шүү дээ. Тэрний заавал авна гэсэн. Эсвэл нөгөө томоо тустай өвчөө эсвэл шараар шаралцсан тийм хүн гаднаас ороод ирэхийг л үйлдвэр рүү оруулахгүй л гэж байгаа байхгүй юу? Тэгэхэд бол эрүүл мэндийн анамнаас аюулгүй байдлын тэгээ тийм санамжийг л авч байгаа гэсэн үг байхгүй юу? Энийг бол манай үйлдвэрүүд нэвтрүүлчих нэг төвөгтэй биш. Үйлдвэр өөрснийхөө онцлогын нийцүүлэл ингээд нэвтрүүлээд явах болцоотой асуудал байхгүй юу? Малыг одоо заавчгүй муужруулж төхөөрдөг. За муужруулах арга бол 3 янзын арга байдаг. Нэгдүгээрт нь болохоор зэрэг цахилгаанаар муужруулах, хоёрдугаарт нь нүүрс хүчлийн ашиглаж муужруулах, гуравдугаарт нь механик аргаар муужруулдаг. За энэний дамжуулах цахилгаан багаж нь тэр байна. Өөрөөр хэлбэл цахилгааныхны үүсгүүр нь тэр гэсэн үг байхгүй юу? Нарж байгаа усанд ингээд үржээж муужруулах ёстой. Одоо муужруулсны дараагаар болохоор зүрх бол дандаа ажиллаж явах ёстой. Зүрх ажиллаж байна гэдэг маань цусаа бүрэн юулэхэд бол нөхцөлөнд бүрдүүлж өгдөг. Цус бүрэн юулна гэдэг маань ер нь халаал стандарт тохирсон одоо хамгийн чухал шаардлага байгаа. Яагаад тэгэхээр зэрэг малыг одоо төхөөрөхөд ингээд энэ байшин савнд оруулаад ирэхээр мал маань өөрөө стресст ордог. Стресст орохоор зэрэг цуснд нь адреналин гэдэг бодис үүсдэг байгаа. Адреналин гэдэг бодис маань хөөргөх, одоо хүний одоо физиологид нөлөөлөх ийм чанартай учраас тэр шингэн цусыг адреналин агуулсан одоо тэр цусыг бүрэн гадагшуулах ийм зорилготой. За манай улсад бол өөрийн үндэсний одоо МНС стандартууд мөрдөгдөж байгаа стандартууд бол байна. Яг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөгч чадвараа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийхээ нэмүртийг шингээж гадаад зах зээл дээр борлуулах тул яалтчгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байгууллагаар одоо дамжуулж энэ ISO халаал хасап FSSC 22000 стандартуудыг бол нэвтрүүлэх шаардлагатай гэдэг. Энэ хасап гэж нэрлэдэг байгаа стандарт нь бол энэ аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт гэж нэрлэдэг байгаа монголоор. Хасапаас гадна тэр FSMS буюу ISO 22000 гэдэг нь болохоор хүнсний аюулгүй байдлын менежментийн систем тогтолцооны стандартыг бол хэлж байгаамаа. За тэгээ халаалыг бол энэ үндсэндээ бол мусульман буюу лалын шашинтай орнуудад бол энэ үзэл баримтлалаар мөрдөж одоо энэ үзэл баримтлалын дагуу бэлдсэн малын махан бүтээгдэхүүнийг бол хэрэгэлдэг. Тийм учраас энэ халаал гэдэг энэ
стандарт үзэл баримтлалаар бол Монголын одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүнээ булангийн орнууд руу лалын шашинтай хэрэглэгч рүү бол экспортлох боломжтой. За тэгээд энэ GMP гэдэг нь бол хүнсний үйлдвэрлэлийн зохистой дадал. За ялангуяа энэ хүнсний үйлдвэрүүдэд мөрдөгдөх хувь хүний болон үйлдвэрийн дотор мөрдөгдөх дадлуудыг бол хэлж байгаамаа. За бид өдөр тутамдаа гар аргаар бойсон малын махыг хүнсэндээ хэрглэж байна. Ингэж муулсан малын махыг тээвэрлэж хэрэглэгчийн гар дээр иртлээ тодорхой шим шүүс нь буурч уургийн алдагдалд орсон байдаг. Жишээ нь малын махыг гаргасан даруйд 0-4 хэмийн хөргүүрт хийж 24 цаг хадгалах хэрэгтэй. Үүнээс хүйтэн орчинд хөлдөөсөн мах эргээд хисэх үедээ уургийн алдагдалд ордог. Өөрөөр хэлбэл шинэ махны шинж чанар алдагдаж байна гэсэн үг ээ. Мах боловсрох процесс буюу автолизийн процесс гэдэг одоо дамжлагыг үйлдвэрийн аргаар явуулснараа маханд бүрдүүлж өгдөг. Гар аргаар төхөөрөхөөр энэ процесс байдаггүй учраас нөгөө агшсан булчингууд яг тэр чигээрээ тээвэрлэгдээд лангуун дээр очихоор махыг одоо гисгээ хөшгөлөх одоо дараагийн ашиглах үйл явцад бол нөгөө агшсан булчингуудаас гарсан шингэн хэсэг нь усаа гарчдаг. Шүүс гадшаага гарна гэдэг маань тэр маханд байх нөгөө хүнд хамгийн одоо очих үүрэгтэй уурга маань тэр шим шүүстэй бол гадагшилж байгаа байхгүй. Инхээр махны чанар бол алдагдчихж байгаа. Мөн одоо хатуу байдал үүснэ. Одоо агшсан булчингууд маань хөшгөлөгдүүд мэдээж хатуу байна шүү дээ. Хит хитэн махны үйлдвэртэй танилцлаа. Барилга байгууламжийн хувьд анхаарах зүйл байгаа нь ажиглагдсан. Тодорхойлж хэлбэл мах бэлтгэлд ашиглаж байгаа шугамыг зөв хэрэглэх хэрэгтэй байна. Мөн үйлдвэрийн ажилчдын эрүүл ахуйн байдлаас эхлээд малын түүхийн эдийн бэлтгэлд ч мөн ариун цэврийг сайн сахих хэрэгтэй байгаа нь харагдаж байлаа. Энэ нь хүнсний аюулгүй байдал эрүүл хүнс үйлдвэрлэхэд чухал нөлөөтэй юм аа. За мөн хүнсний зориултаа бэлтгэх гэж байгаа малыг эрүүл гэдгийг баталгаажуулахын тулд малын эмч үйлдвэр дээр ажиллаж явах ёстой. Мах үлдэх явцад 3 удаа хяналт тавих жоромтой байна. Та дотор ихсэн гэснээр надад ихсэн тийш дотор ихсэн. Гудуусаа цаасаад гудуус руу ингээд надад ихсэн нэшиг яваад байна. За яа. Тэндогийн асуудал тэндогийн хаа төхөөрсний дараах 3 үзлэгийн зэг байгаа юм. Нэг нь бол энэ толгойн үзлэгийн зэг. За толгойн дээр нөгөө ямар нэгэн халдварт өвчнүүд бусад өвчнүүдийн үед өөрчлөлт ордог. Тунгалгийн зангилаанууд бусад хил завж бусад юмнуудаа үзнэ гэсэн үг. За тэгвэл энэ дээр бол ариун цэврийн баталгаатай байхын тулд энэ гудууцыг толгойн салхаар толгойн дээр нэг дугаар зүүн. Өөрөөр хэлбэл нэг гэсэн дугаарыг 3 ширхэг хийнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээ 3 ширхэг хийхдээ өндрийг толгойн дээр нэгийн зүвчнэ. За энэ толгойн эмч үзлэг хийнэ. За цаашаа болоо гудууц дотор ихтэн салхаар нөгөө нэг үлцнийг нь хийнэ. За арь суулаад гудууц ихоор дараагийнх нь үлцнийг хийчихдэг байхгүй. Тэгэхээр энэ толгойн үлцэг хийгээд асуудал үүсэх юм бол гудууц дотор ихтэн олох гэж шүү дээ. Тэр дугаараараа хөөж. Тэгээ юмыг аж мэдхгүйгээд тусгаарлаад тэгээ шинжилгээнд оруулаад явах хэрэгтэй. За манай улс цаашдаа олон улсын зах зээлд малынхаа бүтээгдэхүүнийг гаргахын тулд тодорхой стандартуудыг мөрдөх хэрэгтэй. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан махнаас хаягдл баг гарна. Мөн арьс шир өлөн гэдсийг үйлдвэрт боловсруулахад гологдол гарахгүй гээд олон сайн тал байдаг юм байна.